Сайн уу найзуудаа? Өөхөө багш нь байна. Бурхныг орхин химэн шүтэн шүтсэн хойд Израиль ба өмнөд Юда бүгд сүрэн мөхөв. Тэгээд бүгд олцлогдсон. Гэвч Бурхны төлөвлөгөө дуусаагүй байсан юм. Даниэл ерөнхий сайд болсон шүү. Тийм шүү. Үнэхээр зөвхөнгөө барсан үед ч гэсэн Даниэл Бурханд түшгэлсэн ба Бурхан Даниэлийг Вавилоны ерөнхий сайд болгосон юм. Бурхан бол гайхалтай нэг нь штэ. Йосеф! Даниэл Вавилоны хааны зүүдийг тайснаар ерөнхий сайд болсон. Тэр зүүд нь гайхалтайгаар ирээдүйн юу болохыг зөвгөнссөн юм. Вавилоны хаан туус мөксний дараа Персийн хаан туус дэлхийг удирдсан юм. Түүнээс хойш Грекийн хаан туус болон Ромын хаан туус дэлхийг захирсан юм. Хөөх! Үнэхээр тийм юм болсон гэж үү? Тийм ээ. Даниэлийн тайллын дагуу болсон юм. Энэ ч гэсэн Бурхны төлөвлөгөөний дагуу юм. Гэхдээ олцлогдсон израильчууд юу тохиолдсон бол? Эдгээр ч гэсэн мөн Бурхны төлөвлөгөө байсан юм. Израилийн мөхөөсөн Вавилоны хаан туус Даниэлийн зөвгөнснөөр Персийн хаан туусад ялагдсан юм. Хөөрхий дөө. Гэхдээ Персч гэсэн бурхан ажлаа хийсээр байсан юм. Гэхдээ тэр чинь шал өөр болсон шүү дээ. Персийн хаан туусын Кореш хаан боочлол байсан Израилийн ард түмнийг чөлөөж Ерүслэм рүү буцаан дахин сүмийг бариулсан юм. Персийн хаан уу? Яагаад? Бурхан үргэлж ажилласаар байдаг гэд байхад Төрсөн нүдг рүүгээ буцацгаая. Би ямаргүй штэ. Би ч гэсэн хэдиж Персид байсан израильчууд энэ тушаал баярлахгүй байлаа. Аль хэдийн 70 жил өнгөрч Ерүслэм бүр мөхөн суурсан. Гэсэн ч Зерубабел ба 40 мянган Израилийн ард түмэн баяртайгаар Ерүслэм рүү буцсан юм. Гэвч Ерүслэмийн байдал аимшигтай байлаа. Бурхны сүм ингэж сүрэх гэжтэй. Зерубабел болон Израилийн ард түмэн сүмийг дахин барьж эхлэв. Юу вэ? Бурхны сүмийг барих гэж байгаа юм уу? Шүтэн шүтэхгүйгээр үү? Энэ юу хүмүүс вэ? Самарчууд хойд Израиль сүрснээс хойш Ассирийн хамт Израиль суурьшихаар болсон юм. Шүтэнүүдэд үйлчилж Бурханд итгэдэг тэр израильчуудад тийм ч таатай байсангүй. Самарчууд Персийн хааныг гүтгэж байсан тул сүмийн барилгын ажил 16 жил зогсон байв. Муу хүмүүс! Амаргүй байсан бололтой. Гэсэн ч Бурхан Хаггай болон Захария иш үзүүлэгчээр дамжуулан дахин сэргээхээр болсон юм. Бурхныг магтацгаая. Даснуудаасаа бүвэ. Бурханд итгээрэй. 1 2 Цаад бэрхшээ дунд сүмийг барьж босгов. Эцэст нь Бурхны сүмийг сэргэн босголоо. Бурхныг магтацгаая. Үүний дараа 2 дахь бүлэг хүмүүс Израилийн удирдлаганд ор Израильд буцаж ирэв. Израиль хүмүүсийн өмнө Бурхны хуулийг уншиж, дахин Бурхны хүслийн дагуу итгэлийн амьдралаар амьдрах болов. Бид нар бол Бурхны ард түмэн юм. Бүгд Бурхны заасанчлан амьдрах хэрэгтэй. Бурхан мандгүй! Бурхан мандгүй! Бурхан мандгүй! Персийн хааны тушаалаар Бурхны сүмийг дахин барьсан байх нэ? Гайхалтай юм аа. Бурхны төлөвлөгөө үнэхээр гайхалтай байгаа биз? Персид хүртэл Бурхан гайхамшигтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлсээр байсан. Персид Эстер гэдэг хатан хаан байдаг байжээ. Эстер Израиль хүн байсан бөгөөд Мордехай хаалгачны зээ охин байв. Боол байсан Израиль хүн хатан хаан болсон.
Эндээс Бурхны төлөвлөгөөг харах болно. Тэр үед Хаман хааны хажууд 2 дахь хүчрэх хүн байсан ба Израильчүүдийн дайсан Амлек хүн байв. Нэг хүнээс бусад бүгд Хаманд мөргөж байлаа. Чи яг над бүрэхгүй байгаа юм бэ? Би бол Юда хүн. Бурхнаас өөр хэнд ч мөргөхгүй. Юда хүн гинэ? Хаман энэ явдлаас хойш Персэд байгаа Юдэ хүмүүсийг бүгдийг хөнөөх төлөвлөгөө гаргав. Ямар муухай төлөвлөгөө вэ? Хаман Ахашврош хаанд худал тайлан тавьж бүх орон даяар Юдэ хүмүүсийг хөнөөх зарлиг болгов. Миний гараар Амлек шиг авах нэ. Мордхайг тусгаалan шон бэлтэж дүүжлэх боллоо. Таачтай. Мордхай ихэд гунилан энэ тухай Эстерт хэлжээ. Хамаа тэр намайг Би хааны тушаалгүйгээр хаан дээр орох юм бол өгөх болно. Эстер минь хааны өмнө очих нь Бурхны төлөвлөгөө биш гэж юу? Миний төлөө бүх Юудан ард түмнийг мацуугаар нь залбирч өгөөрэй гэж хэлээрэй. 3 өдрийн дараа би хаан дээр орох болно. Эстер. Тэгээд би үхэх ёстой бол үхнэ. Эстер Мордхай болон Юдэ ард түмэн 3 өдрийн турш хичээнгүйлэн залбирчээ. Тэгээд Одоо хаантай уулзцгаая. Юу гэнэ? Хатам минь. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? хаан алтан очирт таягаа сунгахад Эстер очирт таягны үзүүрт нь хүрв. Алтан таяг нь хааны эрх мэдлийг бэлэгдэг бөгөөд таягаа сонгох нь зөвшөөрөлгүй хааны өмнө ирснийг уужилж байна гэсэн утгатай юм. Хатантам минь. Юу хүснэ вэ? Хүссэн бүгдээ хэлнэ үү? Хаантан минь миний ам болон миний ард түмний амийг авраач. Наадах чи юу гэсэн үг вэ? Хэн хатантайг минь гэмтэн гэж. Тэр бол Хаман. Юу гэнэ? Тэр хамааныг шанд дүүжээл. Ингэж Хаман үхэж Ахашврош хаан Хаманы булхайг илчилсэн Мордхайд шинэ албан тушаал өгчээ. Мөн Эстерийн хүслийн дагуу шинэ зарлиг гарч Юдэг алхахыг оролдож байсан Амлек нь эсрэгээрээ Юдын өмнөөс устгав. Бурхны төлөвлөгөө үнэхээр гайхалтай юм аа. Израильчууд энэ өдрийг Пурим баярын өдөр болгон тэмдэглэж явна. Үүний дараа Персийн хааны сүнж байсан Нехемия олслогдоод буцаж ирсэн Иерусалимийн хүмүүсийн харамсалтай мэдээг сонсов. Эцэм нь бидний өрөвдөн арилаач. Нехемия бурхан чин сэтгэлээсээ залбирч Юдагийн ерөнхий сайдын хувьд Иерусалим руу явахыг хаанаас гуйжээ. Яв бол их л заавнтаа. Нехемия Иерусалимийн ханыг сэргээн босгохоор болов. Хан байж дайснуудаас хамгаалж чадна. Гэвч эргэн тойронд нь байгаа ард дэргэд эсэргүүцэд цаад Тэгж болов. болохгүй. Яа саад болоод байна? Нехемия үүнийг хамгаалж ханыг чин сэтгэлээсээ барьсан юм. Тэгсээр 52 хоногийн дотор ханыг сэргээн босгов. Тэгээд Израиль бурхны захирамжийг үнссэн юм. Бурхан биднийг ингэж их хайрлах гэж. Бурхан руу буцацгаая. Израилийн ард түмэн ихэд баярлан бурхны заасны дагуу амьдрахаа амласан юм. Сонсцгоо. Одоо бурхны заасны дагуу амьдрах болно. Бурхны төлөвлөгөө үнэхээр гайхалтай байгаа биз? Тийм шүү. Израилийг дахин босгосон байх шүү дээ. Тийм ээ. Гэхдээ харамсалтай нь тэр амлалтандаа удаан хүрч чадаагүй юм. Үүнээс хойш Израилийн ард түмэн бурхны үгээр амьдрч чадаагүй юм. Босоо. Арай хитэрж байгаа юм шүү. Үүнээс хойш бурхан 400 жил чимээгүй байлаа. 400 жилийн турш юу ч хийгээгүй гэж үү? Үгүй яг тийм биш л дээ. Тэрээр Израиль чимээгүй байгаа боловч Даниэлийн зөвлөлийн дагуу дэлхийн ертөнц бурхны төлөвлөгөөний дагуу болсон юм. Персийг грекчүүд устгасан боловч грекээр дамжуулан бүхэл улс грек хэлээр ярьдаг болсон юм. Олон улс гэрлэж болох хэлийг бий болгожээ. Библич гэсэн грек хэлээр бичигдсэн байдаг. Грекүүд Ромд ялагдсан ч Ром улсаар дамжин дэлхий рүү гарах замыг бий болгов. Заамаа? Энэ замаар сайн мэдээ тараах болсон юм. Бурхан 400 жилийн турш бурхны төлөвлөгөөний дагуу энэ бүгдийг бэлдсэн байна. Бурхны төлөвлөгөө гэвэл Тэр бол Есүс Христ байхгүй юу? Сайн уу? Библийн ишлэл зээжлэх цаг. Ich ist niemand du.
Миний агуухай бүгдээрээ цээжлэе. Өнөөдрийн цээжлэх ишлэл бол 1 2 3 Дуулал 33-ийн 11 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 Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Жахан амархнаар хэлээд үзье. Эзний зөвлөгөө мөнхөд Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Эзний зөвлөгөө мөнхөд түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Бүгдийн цээжилчлээ. Хайрт найзууд минь, өмнөд Юдагийн ард түмэн Вавилонд олзлогдсон 70 жилийн турш амьдарсан байдаг. Гэсэн ч Бурхан өөрийн ард түмнээ эцсээ хүртэл хайрласаар байсан. Бурхан тэдэнд туслахын тулд хүчирхэг Персийг ашигласан юм. Персийн анхны хаан Корош Бурханы талаар мэддгүй байлаа. Гэтэл нэгэн өдөр Корош хаан Юдагийн ард түмэнд нутаг руу буцсгаа та нарын итгэдэг өөрийн бурханд эзэндээ сүмийг барьж өг. Хин хийсэн ажил юм бол Бурханых. Ингээд Юдагийн ард түмэн 1 2 3 үеэр хуваагдан Ерүсалим руу буцсгаажээ. Халелуя! Ингэж нэгэн үе Персийн хааны Дарс хариуцагч сүнж Нехемия гэдэг Юда хүн байлаа. Тэрээр Персийн хаанд үйлчилдэг өндөр албан тушаалаас хааны хайрыг авсан зарц байв. Гэтэл нэгэн өдөр Нехемия өөрийн дүүгээс Израилийн тухай яриаг сонслоо. Бурхны төлөвлөгөөний дагуу олон юдачууд төрлөх хоттоо эргэж ирж ариун сүмийг босгосон боловч Ерүсалимийн хаан хаалганууд бүгд шатаж ард түмэн дайсны дайралтанд өртөх аюулд оржээ. Нехемия энэ гунигт мэдээг сонсоод Бурханд хандан "Бурхан минь, яавал дээрвэ? Бурхан минь намайг Израилийн ард түмэнд туслахаар Юда руу явуулж өгөөч. Бурхан минь, манай улсад туслаач дээ." Ингэж чин сэтгэлээсээ залбирав. Персийн хаан 4 сарын дараа том баяр тэмдэглэв. Нехемия гунигтаагаар хааны өмнө очлоо. Гэтэл хаан "Нехемия, өнөөдөр царайч нь яагаад ийм муухай байна? Ямар асуудал байна? Надад бүгдийг хэлнэ үү? Би чамд туслая" гэжээ. Тэгэхэд Нехемия хааны өмнө түр залбиран зориг ороод хэлжээ. "Хаантан минь, үнэндээ би өөрийн нутаг Израилийг мартаж байсан удаа нэгч байхгүй. Гэтэл Ерүсалимийн хаан хаалга бүгд шатаж дайснууд ард түмнийг минь дээрлэхэж байгаа мэдээг сонссон юм. Намайг нутаг руугаа яваад хан хэрмээ дахин цасаж янзлахад минь туслаач." Тэгээд хаан ингэж хэлжээ. "Тэгвэл яваад хан болон хаалгаа дахин босгож ир. Хэрэгтэй юм юу байна? Бүгдийг надад хэл, би туслах болно." Ингээд Нехемия Персийн хааны тушаалаар Ерүсалим руу явхаар болов. Бурхан Нехемиягийн залбирлыг сонссон юм. Нехемия өөрийн нутаг Ерүсалим руу буцахаар боллоо. Нурсан Хэрмийн хаан болон хаалгыг сайн харав. Тэгээд "Бүгдээрээ хамтдаа нурсан хаан хэрмээ босгоцгоё" гэд хамтдаа босгохыг хүссэн хүмүүсийг цуглуулan гэртээгээ ойрхон мөн өөрсдийн янзлахыг хүссэн тэр газраа хариуцсан Хэрмийн хаан болон хаалгануудыг засч эхэллээ. Гэтэл нэгэн өдөр
Саблак болон Добиянаар хүмүүсийг дагуулan ирэв. Нехемия болон ард түмнийг илэглэн шоолж эхлэв. Ард түмнийг хан болон хаалгыг засварлах ажилд саад учруулж эхэллээ. Гэвч Нехемия хичээнгүлэн ажилласаар байлаа. Нэг гараараа дайтан, нэг гараараа ажилласаар байлаа. Эцэст нь Нехемия болон ард түмэн Бурхны тусламжтайгаар 52 өдрийн дотор Хирмийн хаан болон хаалгануудаа дахин сэргээж босгож чаджээ. Хайртай хүүхдүүдээ, Нехемия өөрийн ард түмний зовлонд мэдээг сонсоод ямар шийдвэр гаргасан бэ? Сонсоогүй юм шиг царайлсан уу? Үгүй ээ. Бурханд хандан тэр залбирсан. Тэгээд хүмүүсийн эсэргүүцэл дундч эцсээ хүртэл бэлтгэлээ ханган Хирмийг гүйцэж чадсан. Бурхныг хайрладаг хүмүүс эх орныхоо төлөө залбирдаг хүмүүс байдаг. Нехемия шиг эх орныхоо төлөө залбирдаг, бас хайрладаг бяцхан хүүхдүүд болоосоо хэмээн ерөөжээ.